Ер нь залуу гэр бүлүүдэд нэг хамгийн их тулгардаг бэрхшээл нь юу байд юм бол? Үгүй бэрхшээл одоохондоо ч тийм мэдээгүй л байна. Нэг бэрхшээлгүй байгаа юу те? Янз бүрийн бэрхшээл гарахад ер нь залуу гэр бүлүүд тэр бэрхшээлийг яаж шийдэх хэрэгтэй юм бэ? Энэ талаар бод. Тийм нэг нэгэндээ одоо нэг ойлгох, бууж өгөх л хэлбэл өөр одоо юу хацаа бэрхшээл гэх юм бол тий. Ер нь ямар гэр бүлүүд илүү олон жил тийм бат сайхан гэр бүлийг зохион чаддаг юм бол? Одоо залуучууд гэвэл миний бодлоор л тийм нэг сэтгэл зүйн талаар тийм ойлголттой тий. Сэтгэл зүйн сургалт мургалтанд хамрагдчихсэн тиймэрхүү хүмүүс л илүү удаа хоёр бие нэгэ ойлгоод байгаа юм шиг санагдаж шээ. Одоогийн залуучууд бол зүгээр яг сэтгэлийн хөдөлгөөнөр тий би бинтгээ одоо сууж ин гэж суудаг. Тэгэхээр яг ясан дээр хоёр биенийхээ зан характерыг судлаагүй ээжиж тий шууд гэр бүл болцсон байдаг. Яг доктортой гэр бүл бол нэг сэтгэл зүйн талаар тийм тогтсон тийм ойлголттой сургалтанд хамрагдж исэн тиймэрхүү хүмүүс л их уддаг бол. Тэгээ бас хамтдаа хагас бүтэн сайныг бол заавалчгүй хамтдаа байж ивэл илүү байх гэж боддог. Одоо ажилтай залуучууд л байдаг шүү дээ. Өдөржингөө ажилтай тэгэл орой ирэл нэг уулцсан бол өглөө бас л ажилдаа гараа явждаг. Тэгвэл тэгхгүйгээр хагас бүтэн сайнд хамтдаа байвал бас тэгэхээр гэрэлж байгаа хосууд бол эмэгтэй хүн голцоо. Тэгээ бүсгүй гэрэлж байгаа одоо бүсгүй нөхөртөө өөрийгөө өгч ийна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээ би чамд өөрийгөө өгч байна. Үүнээс хойш би чамаас юу ч нэхгүйгээр би чамд өөрийгөө өглөө шүү гэж ингэж ойлгох хэрэгтэй. Би туслаад мартын шүү. Би хайрлаад мартын шүү. Би зориулаад мартын шүү. Би чамд бүхнээ өгөхөд бэлэн байна гэж бүсгүй бодох хэрэгтэй. Тийм ээ. Да гэр бүл нөхөр мөн ялгаа байхгүй. Нөхөр мөн ялгаа байхгүй. Би чамайг өөрийн одоо төрүүлсэн эхнэр болгож авлаа шүү. Бид нэг хүн болохын төлөө үүнээс хойш тэмцэн шүү. Тэгээ хоёр өөр орчинд төрж ирсэн хүмүүс нэг орчинд ороод нэг хүн болох энэ тэмцэл амьдралын одоо их өргөн дардан замын эхлэл эхэлж шүү гэж ингэж залуу хосууд бодож энд өөжөө тайван хандах юм бол энэ гэр бүлийн одоо асуудал 28-ны асуудал сайн сайхнаар болдог. Залуу гэр бүлүүд л одоо бие бинийхээ хардах ч юм уу тэгэл байнга л араас нь одоо мессеж бичээл хаана явж яана яаж нээж яана гэл те тэгээд тайван сайхан тийм амгалан гэр бүлийг зогслоохгүй ингээл тийм одоо санаа зовсон аз жаргалгүй те иймэрхүү бас байдал их ажиллагддаг л да. Энэ нь юунаас болд юм бол шалтгаан юм байт юм. Энэ ерөнхийдөө бол ер нь өөртөө ихтгэлгүй хүмүүс хүнийг харддаг. Тэгээ яг үндсэндээ бол өөрийнхөө нэгдүгээр төс царайнд ихтгэлгүй хүмүүс хүнийг харддаг, хоёрдугаарт оюун ухаанд ихтгэлгүй хүмүүс хүнийг харддаг, гуравдугаарт одоо бие хаанд ихтгэлгүй хүмүүс харддаг, дөрөвдүгээрт өөрийн гэсэн эрхэлсэн ажил байхгүй, зориг мөрөөдөл байхгүй хүмүүс бие биенийг харддаг. Тэгээ өөрт ихтгэлгүй учраас өөрөөс нь илүү явж байгаа хин нэг одоо энэ өөр хүнтэй суучих вэ? Энэ өөр залуутай явж байгаа. Энэ өөр хүүхэнтэй босгүйтэй явж байгаа болов гэсэн ийм байдлаар тийм амин хуваа хичээсэн тийм асуудал гаргадаг. Хэрв заяа нөхрөө хардмаас санагдах юм бол хурдан ажил хийх хэрэгтэй, хурдан нийгэмд орох хэрэгтэй, хурдан амжилтыг гаргах хэрэгтэй. Тэгэх юм бол хань ижил нь түүнээс илүү сайхан бүсгүй байхгүй юм байна, түүнээс илүү гайхамшигтай залуу байхгүй юм байна гэд гүгээд хүрээд ирдэг. Сайхан гэр бүлийг үүсгэж цаашдаа ингэж одоо авч явахд тийм ээ Монгол ер нь арга ухаан ямар арга ухаан байдаг вэ? Залуучуудад маань сургамж болох залуучууд нь хэрэг бол. Ерөөсөө 3 зүйлийг л хэлье. Энэ бол одоо хүн эхлээд бие засдаг, гэрээ засдаг, төрөө засдаг. Тийм биз дээ. 18, 25 нас хүртэл хүн бие засдаг, ихтэй сургууль сурдаг, эргэн тойрны ажигладаг, аав ээж одоо гэр бүл болсон хүмүүсийн амьдрал ямар байх ёстой вэ гэдгийг ажиглах ёстой байдаг. Дараа нь гэр бүлээ засдаг 35 нас хүртлээр гэр бүлийн сайн сайхан болоод үр хүүхэд нь төрж өсөж өндийж явах ёстой. Дараа нь төр нийгмийн төлөө өөрийнх нь байдаг бүхнийг зориулах ёстой байдаг. Арга ухаанаа зориулах ёстой байдаг. Тэгээд манай өвд эцэс бол 3 зүйлийг хэлж ирсэн. Нэгдүгээрт бол гэр бүл салж болохгүй шүү. Нүгэл хамгийн том нүгэл шүү. Гэр бүл салбал. Хоёр дахь нь бол үр хүүхэд өнчрүүлж болохгүй шүү. Үр хүүхдээ тусад нь өсгөж болохгүй шүү. Үр хүүхэд өнчрүүл хоёр дахь том нүгэл шүү. Үгээгүйг эстетиквэл гурав дахь том нүгэл болдог. Тийм учраас үгээгүйг эстетиквэл гэж аль болох амьдралын арга ухаан олсон хүмүүс бусад хүмүүстэй байгаа зүйлээ хурдан түгээж, мэдлэгээ түгээж, өвлгөө түгээж амьдрах арга ухаан олсон мөнгөтэй хүмүүс нь бусад хүмүүстэй амьдрах арга ухаанд хурдан сургаж бусдад туслахын төлөө амьсгалж байгаасаа гэдэг. Ийм 3 зүйлийг л бидний өвгдөөц биднэрт сургасан. Тэгээ энэ бол гэр бүлийн бат доктортай байх ийм гол үндэс болсон. Тэгээд ер нь гэр бүл болж байгаа хүмүүс бол өөрийн гэсэн хоосон хэрэг авч өгдөг, хоёр талаасаа хоосон л нийлдэг. Тэгээд энэ эд тогшлоо өөрсдөө бий болгосон эд тогшил нь хосуудыг салах тохиолдолд бат бих байлгах, тийм ээ. Тэр эд тогшлыг яаж хуваах вүлээ, тэрийг яаж дундуур нь таслах вүлээ гэсэн юм асуудал дээр чи яв, би ч яв гэж зөрчил маргаан гарах үед тэр эд тогшил ор дээр эд материал нь хүмүүсийн хооронд нь бат итгэлтэй байлгах.
тийм нэг хөшүүрэг болж ирсэн байдаг. Тийм үү. Одоо нэг бол одоо бэлэн байртай машинтай бэлэн болсон тийм гэрт орж ирж байгаа эрх сонирхолтой бүсгүйчүүд маш олон болсон байгаа. Энэ бол туйлын бороо. Ер нь бол хүмүүс хоорондоо хувцас бариад нийлдэг. Тэгээд бусад сэтгэл байхад хайр байхад бусад бүх эд материал, бүх орон гэр, бүх эд одоо машин тэрэг бүх юм сүлдэнд гарч ирдэг. Хэрв хосууд хоорондоо үнэхээр итгэлцэлтэй, үнэхээр бие биендээ итгэдэг, найддаг, хайртай, дуртай ийм байдалтай байгаа бол өршөөдөг, өөрчилдөг. Ийм байдалтай бол бүх зүйлийг бүтээхэд бэлэн байгаа. Шинээр гэр бүл болж байгаа урмын ажрын залуучууд маань олон жил одоо сайхан ханилж тийм ээ Монголын сайхан гэр бүлүүдийн тоог нэмж доктортой гэр бүлүүдийг бий болгохын тулд одоо хамгийн чухал юун дээр одоо анхаарах хэрэгтэй вэ? Та энэ талаар нэг зөвлөхгүй юу залуучууд маань? Энэ бол гэр бүлийн одоо аз жаргал гэдгийг юу вэ гэдгийг л одоо ганцхан сонсох хэрэгтэй гэрэлж байгаа юмс. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол хогоо шүртэх шүү. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол хоолоо хийх шүү. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол нөхрөө өөрчилж өршөөх, инэрх. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол хүүхдээ одоо нойргүй хонч хүүлэгч нь гэр бүлийн аз жаргал байдаг. Тийм хэн хайрлж чадсан нь нөхрөө захирахыг хүсэж байгаа маш олон бүсгүйч. Тэгвэл нөхрөө маш их хайрл, тэгвэл захирагдана. Нөхрөө маш их халамжил, тэгвэл харцаарч байдал. Гэрлүүгээс салахгүйгүй, гэрлүүгээ харавсан сум шиг орж ирнэ. Тэг. Ямар ч хазаалт байхгүй, ямар ч бильярд орой үдшийн цагт уулзалт байхгүй. 9 цагаас өмнө гэрлүүгээ маш хурдтай орж ирнэ. Зөвхөн гэрт нь тэр үерхэж явах үеийг шигээ сайхан найрсаг харьцаа, найрсаг үйлчилгээ, найрсаг халамж, найрсаг хайр хэрэгтэй. Тэгээд тэр үйлчилгээг маш сайн хийж эхнэрүүд одоо энэ залуучуудыг гэрлүүгээ маш ихээр татах юм бол Монголд маш олон төрлийн сөрөг үзэгдүүд алга болно. Тийм учраас энэ хичээх хэрэгтэй. Гэр бүл болно гэдэг үнэхээр хэцүү. Гэр бүлээр амьдрах гэдэг үнэхээр одоо хэцүү байдаг. Тийм үү? Үнэхээр хэцүү байдаг. Тэгэхээр 60 жил одоо гэр бүлээр сайн сайхан амьдарсан хүмүүсээс би асууж байсан. Та яасан чинь 60 жил амьдарч байгаа гэж. Тэг яасан чинь 50 жил амьдарч байгаа гэж. Би 25 жил зовж байсан. Би өөрчилж өршөөсөн. Тийм учраас би ахаад 25 жил жаргалтай амьдарсан. Би 30 жил өөрчилж өршөөсөн шүү. Би 30 жил нь жаргалтай одоо сайхан байна. Хорвоо дэлхий яагаад бөөрөв, яагаад өдөр шөнө ээлжилдэг, яагаад зовлон жаргал ээлжилдэг, яагаад эдсэн ботургуулж идүүлсэн одоо яс ухаардаг тийм ээ. Тэгээ энэ асуудал чинь бол амьдралаас ургаж гарч ирсэн гэр бүлийн асуудал байж байдаг. Гэр бүлийн харилцаа байж байдаг. Тэгээ энэ харилцаанд одоо өөрсдөө биеэрээ үлгэрлэж сайн үзүүлж чадах юм бол үр хүүхдэд нь ирээдүйд танаас илүү сайн сайхан амьдрал очино. Энэ бол таны одоо энэ хичээл зүтгэл гаргаж байгаа, өөрчилж өршөөж байгаа, энэ сайхан хайрыг өгч байгаа, өршөөнгүй өгөөмөр байгаагийн үр дүнд үр хүүхэд чинь ирээдүйд 50 хүрснээс хойш таныг гайхалтай амьдралаараа баярлуулж зовохгүй байх бол. Тийм л үг. Ойрын 10-15 жилд манай оронд гэр бүлийн түүний дотор залуу гэр бүлийн асуудал улам тулгамдсан асуудал болно. Тиймээс гэр бүлийн дотоод зөрчил сэтгэл зүйн хямралаас гарах, маргааныг эв эер шийдвэрлэхийн эрмэлзэгт нь туслах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хөгжүүлж, гэр бүл зөвлөгөө өгөх төвийг олноор ажилуулах хэрэгтэй байна. Мөн ургийн баяр зохион байгуулах, ургийн бичих хөтөлбөрийн учир ач холбогдлыг ойлгуулан сурталчилж, Монголын үндэсний их баяр цагаан сарыг ургийн баяр хэлбэрээр зохион байгуулж, гэр бүл садан төрлийн баярыг өвөг дээдсээс өвлөгдсөн уламжлалын дагуу гардан зөв зүйтэй зохион байгуулах санаачлагыг өрнүүлж, ахас ихснийхээ үгийг сонсож, ураг төрлөө мэдснээр цус ойртгоо сэргийлэх, өв уламжлалаасаа суралцах, ураг овгийнхоо нэрийг дээдлэн хүндэтгэх сэтэл төрүүлэх зэрэг олон талд ач холбогдолтой байх юм аа. За эх орны залуу сааны аав нэвтрүүлгийг үргэлжилж байна. Энэ удаа бид нар залуучуудаа залуу усуудаа зориулсан дугаараа одоо нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Тэгээд одоо бид нар энэ хөрмийн ордон дээрээс бас хөрмийн ордон дээр залуучууд зориулсан, залуу усууд зориулсан ямар сургалтууд явагддаг талаар одоо мэдээлэл хүргэх гээд энд ирээд байна. Ингээд сургалт хариулсан мэрэгчлэнтэй нь уулзцаая. Ер нь залуучууд зориулсан ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байна гэж сурвалжлагад явж байгаа л да. Ер нь залуу усууд зөвлөгөө өгдөг, сургадаг тийм төвүүд байна уу. Тэгээд хөрмийн ордон бол бас энд залуу гэр бүлүүдэд зориулсан юм сургалтууд явагддаг. Энэ сургалтын талаар залуучууд маань танилцуулах уу? 5 жилийн хугацаанд 10,000 гаруй залуу гэр бүлүүдэд гэр бүл техникийн үүрэг хариуцлага сэдвээр одоо лекц ярилцлага зохион байгуулж ирсэн. Ер нь энэ сургалтанд хамрагдсанаар залуу гэр бүлүүд ямар ойлголтуудыг мэдэж авах уу те? Ямар мэдлэг авах бол? Ерөнхийдөө манай сургалтанд хамрагдсан залуучууд маань одоо гэр бүлийн хүрээнд тулгамдах
хамгийн ойрын одоо тулгамдах бэрхшээлүүд тэгээд одоо ялах үр хүүхдтэй болохоор хүүхдээ анхлаад одоо яаж хүмүүжүүлэх вэ? Их эцэгтэйгээ байхдаа ямар харьцаатай байх вэ? Хадам аав, хадам ээжтэй яаж харилцах вэ? Өргөн биеийн хоорондын харилцаа гэх мэтлэнгийн наазахын амьдралын наазахын асуудлуудад бас тодорхой хэмжээгээр хариулт өгөх юм сургалтуудыг бас явуулдаг. Тэгээд энэ сургалтайгаа холбоотойгоор бид нар бас манай сургалтын багш Монгол Улсын авиатууч төвшин төгсийн гэр бүлс хүүхдэд зориулсан 108 зөвлөмж санамж гэсэн номуудаар бас давхар хариулттай өгөө явчих явдаг. Зарим хүмүүс зөвхөн ингээд сургалт одоо хормоо ягж байгаа хүмүүс сургалтанд хамрагдах хэрэгтэй юм шиг бас ойлгоод байгаа л да. Жирийн зүгээр үзэг залуучууд маань энэ залуу хосуудын харилцааны талаар сургалтанд хамрагдах боломжтой байна. Энэ талаар бид нар бас сүүлийн үед бас ахис төвшил гаргах гээд нийслэлийн засаг даргын юунд нийгмийн бодлогын элтстэй хамтраад дүүргүүдийн байгууллагатай хамтарч ажиллахаар ингээд бичиг явуулаад төрөвчхийн ажлууд эхэлж байгаа. Сүхбаатар дүүргийн албан байгууллагатай хамтарч албан байгууллагуудад залуучуудын сонирхсан сэдвээр очиж байгууллагатай очиж ярилцлага лекц хийхээр ингээд ажиллаа эхлэе явж байгаа. Одоо яг хормын ордны сургалтанд үзэж залуучууд хамрагдгийг гэвэл яаж хандах хэрэгтэй вэ? Бид нар одоо уул нь бол нэгээс дөрөвд өдрүүдэд 10 цагаас 1 цагаас тогтмол лекц явуулдаг байхгүй юу. Сүүлийн үед одоо залуучуудын маань хамрах хүрээ жаахан хомигдаатай. Тэгээд бид нар 2 дахь дөрөвд өдөр үдээс хойш 2 цагаас залуучуудаа өөрсдөнд зарлаад манай лекц цугаар ирж байгаа залуучуудаа яг цагаа товлоод тэгвэл 1-2 хүмүүс ирээд болохоор бас лекц байхгүй болохоор зэрэг бүгдийн цуглуулж байгаад нэг үсээ хийгээд 2 дахь дөрөвд өдрүүдэд 2 цагаас ингээд бүх өдрүүдэд хийж харах болчиход байгаа. 2 дахь дөрөвд өдрийн 2 зөв мөнгө нь ямар хөө? Төлбөр нь яг 2 хосны хилээл 2000 төгрөг. Тэгээ 2000 төгрөг өгөөд нэг удаа нэг удаагийн сургалт цаг 30 минут арай ингэж. Энэ онд ер нь хэдэн залуу хосууд хормын энтер хийсэн бэ? Энэ онд манай хормын ордонд бол манай гэрэл хэслийн ордонд чинь нэг гэрэлтэй батлуулсан хосуудын нэг 10% нь л ясалж байгаа шүү дээ. Тэ ерөнхийдөө бол ясал хийдэг, баталдаг уу. Тэр утгаараа бол нэг энэ жилийн хувьд бол жаахан цөөвтөр байгаад 600-аад орчим хос ясалсан байгаа. Өмнө нь бол бас 1000-аад хос ясалдаг байсан л да. Энэ жил жаахан цөөвтөр л байна. За баярлалаа. Тэгээд бас залуучуудад зориулсан өөр олон сайхан залуу хосууд зориулсан хэрэгтэй юм олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулаарэ гэж залуучдын нэвтрүүлгийн зүгээс хүсэж байна. За баярлалаа. Тэгээд телевиз үзэж байгаа залуучуудаа хамтаж бас манай лекцэн дээрж сонирхож оролцоорой гэж уриалах байна. Залуу гэр бүлүүдтэй хандаад бас өөрийнхөө за одоо залуу гэр бүлүүдтэй хандаж хэлэхэд нийгэмд өөрсдийнхөө үүрэг оройллыг улам өргөсгөж тийм ээ улс орныхоо хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулах сайн сайхан гэр бүлийг зохицлоогоорой л гэж хүсье да. Ер нь залуу хүн гэлтгүй баг ихэнх хүмүүс хүүхдтэй харилцааны талаар ном бараг л уншдаггүй гэхэд буруутахгүй. Юу гэхээр тухайл нэг мэрэгжлийн тухайл нэг ажил мэрэгчлээ холбоотой л ном сонин судалдаг болохоос ш би ээж болно шүү, аав болно шүү, хүүхдтэй болно шүү. Ингүүл яах вэ, тэгвэл яахаа хүүхдтэйг хэрхэн яаж ажиллах вэ? Хүүхдийн онцлог ер нь юу юм? Багада ямар байдгийг, өсвөр насндаа ямар байдгийг гэдгийг бол төдийлөн бас судалдаггүй шүү дээ. Судлах завч боломж байдаггүй тийм. Тэгвэл манай Индиго хүүхдийн хөгжлийн төв маань ирээдүйн эзэд хөтлөөртөө таны одоо хүүхдийг клубтэй элсүүлээд ирээдүйн эзэд гэдэг клубын гишүүн болгоснороо бид нар хүүхдтэй чинь ажиллахаас гадна тэр залуу эцэг эхчүүдтэй сард заавал нэг удаа сургалтанд хамруулж тухайн хүүхдийн насны онцлог, сэтгэл зүйн онцлог ямар байгаа хийгээд тухайн насанд хэрхэн яаж хандах, хэрхэн яаж ажиллавал зохистой талаар сургалт хөтлөөртөө хамруулж явах юм тийм. Тэр эцэг эхчүүд зориулсан сургалт чинь яг юу өгөх юм бэ л гэдэг юм. За эцэг эхчүүдэд өөрсдийн одоо тэр сэтгэлгээгээр зөв засаж хүүхдтэйгээ яаж харилцах вэ, хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлэх вэ, хандлага бас зөв засаж хүүхдээ яаж харилцах вэ, хэрхэн яаж хүмүүжүүлэх вэ. Түүнээс гадна хүүхдийн онцлог тохирсон, хүүхдийн төрлөх тэр аран шиндэн тохирсон ямар арга барилаар хүүхдтэй яаж хөгжүүлж хүмүүжүүлэх вэ гэх мэтлэн сургалтууд байна. Үнэхээр өнөөдөр нийгэм хэцүү байна, ажил маш их байна, тийм ээ? Хаана гэрлэх вэ гэдгийг хосууд мэдэхгүй байна. Тийм учраас ажиллаа хийгээд
зав зайгүй өмсөх хувцас олоод өмсч чаддаг, идэх хоолоо олж чаддаг, ор хорон байртай байдаг. Ганцхан хайр дотоод байгаа тэр сайн сайхан боловсрол авсан ханыг хаанаас олох вэ гэдэг дээр бас энэ гэр бүлийн байгууллагууд ажиллаж байгаа. Энд бас туслах юмсан гэж ажиллаж байгаа. Манай байгууллага бол одоо 15 жил ажиллаж байна. Тэгээ маш олон хосуудад одоо зөвхөн ажил хийж байгаа хосуудыг хооронд нь зуучилдаг. Тэгээ зөвхөн монгол хүмүүсийг хооронд нь зуучилдаг. Яхаараа монгол хүн гадаад хүнтэй суух хэвээр. Гадаад хүнтэй зуучлаа суусан бүх хүмүүс эргэж ирдэг. Үргэлж одоо хохиролтой байдаг. Үргэлж гомдолтой байдаг. Өөр одоо нэг монгол хэлээр ярьдаг хүмүүсийн зан заншил хоорондоо нийцэхэд тийм хэцүү байхад салд сарнаад байхад яаж гадаад орны хүнтэй зан заншил одоо ахуй амьдрал бүх юм нийцэж сайхан амьдрах вүлээ. Тэгээ эцсүүлд нь 20 30 жил сайхан тухайн үедээ эд материал дэлбэг амьдэрсэн ч гэсэн 20 30 жилийн дараа эх орондоо хүрээд ирэхэд хинч танихгүй ямар ч орчин байхгүй тий үнэхэрийн ганцаардл хайр дутсан юм асуудал тохиолдсон 50 гарсан 40 гарсан маш олон бүсгүйчүүд манад хандж ирсэн. Тэгээ одоо ер нь одоо монгол хүнтэйгээ гэрэлье. Монгол хүнийг хүн гэж үзье. Тэр одоо жолооч байсан ч хамаагүй, тэр 4-р анги төгссөн ч хамаагүй. Эр хүн л байх юм бол одоо би монгол эр хүнтэй гэрлэж сайн сайхан амьдрах, амьдралыг өөрсдөө бүтээх хэрэгтэй юм байна. Эд материал харж гадаадын хүнтэй гэрлэх тийм ч сайхан байсангүй гэж ярьж ирсэн. Ер нь ингээд залуу гэр бүлүүд янз бүрийн бэрхшээл тулгархад тийм хандах зөвлөгөө өгөх төв ч юм уу байд юм болов? Байдаг шүү дээ. Ямар төв вэ? Одоо тийм Монголын залуучуудын холбоо гэдэг шүү дээ. Тэрэнд бол гэр бүл тийм сургалтын, гэр бүл төлөвлөлтийн тийм Японы нэг тийм нодног гэх аюу олон тийм 5 дахь өдөр болгон үнгүй явагдсан юм лээ. Тэс сургалт нь бол маш гоё сургалт гэдэг юм лээ. Яг тийм нөхөн үрчхийн талаар залуучуудтай холбоотой. Тэгээ гэр бүлд нь тийм асуудал тулгарсан хүмүүс бол холбоо ярьж очиод уулзч болно гэж хэлжсэн. Тэгээ манай залуу гэр бүлүүд бол янз бүрийн асуудал хотоотойгоо тулгарч байгаа нөхцөл яриаггүй хариу ирсэн ийм одоо шаардлага гарч байгаа. Хаанаас одоо энэ хариу авах вэ? Нөгөө өвөө эмээ ээж аваас л асуун тэд нар ч амьдралынхаа туршлагаар хариулна шүү дээ. Тийм учраас манай төв хөдөөд энэ гэр бүл зөвлөгөө өгөх төв ямар нэгэн хэмжээгээр ажиллуулах хэрэгтэй. Төв хөдөөд бол төвүүд бий болж байгаа шүү. Гэр бүлийн хөгжлийг дэмжих төв. Гагцгүй тэнд энд хариу өгчдөг мэрэгжлийн тийм улсууд байхгүй л байна. Тэгээ энэ нь бол дутагдж байгаа. Тийм учраас манай залуучууд энэ гэр бүл зөвлөгөө өгөх төв их анхаарч ялангуяа Улаанбаатарт бол зөвлөгөө өгөх төвүүд хувийн одоо тийм төрийн бос байгууллагын хүрээнд төвүүд бий болж байна. Энд хандах хэрэгтэй. За яг хөө тэгээд гэр бүлийн мэрэгчлэлтэн бэлтгэх сургуулиуд энэ төр бас эрхвч нэг үе яваад бол анхаарч байна. Монголчуудын удам нь хэрвэл ухаан сарвал ажил үйлс нь өрнөө явах болтугай гэдэг ерөөлөг дэвшил. Танай төв бас ер нь ямар үйл ажиллагаа явуулж байна? Ялангуяа залуу хосууд чиглэсэн энэ талаараа нэг сайн танилцуулж өгөөч. За тэгэхээр бид нар үерхэж байгаа залуу хосуудад зориулсан гэр бүлийн одоо хоорондоо үерхэж яхад тэр надад таалагдахгүй байна тий. Энэ бол нэг 4 сарын дараа л гарч ирдэг. 4 сар дотор бол юу ч мэддэхгүй. Өөрөөс бүх юм болж ийн окей тийм ээ. 4 сараас цаана болохоор нэг тэр зон таалагдахгүй. Ингээд байгаа зуршлан таалагдахгүй. Намайг нэг ингэж хэлээд байх юм ба. Намайг нэг ингэж мөрдөөд, намайг нэг ингэж тайван биш байлгаад байх юм а гэдэг асуудал гарч ирсэн тохиолдолд тэр асуудлыг яаж засалруулах вэ гэдэг сургалтанд суух хэрэгтэй. Яаж яавал тайван болох вэ гэдэг тийм сургалтанд суухгүй бол ингээд зөрчилдөө улам даамжирсаар хагаад улам хэцүү болоод гэрвэл салд сарнах гэрвэл болж чадахгүй байх юм асуудал гарч ирдэг. Тэгэхээр энэ зөвлөгөө өгдөг төв хагасаа өдөр болгон цагаар үйлчилдэг. Тэгээ хоёрдугаарт бол гэрвэл болчихсон нэгэнт залуучууд үр хүүхэд гараад ирсэн тохиолдолд 0-1 насны хүүхдийг авдаг цэцэрлэг сургууль байхгүй шүү дээ ясэл цэцэрлэг. Тийм учраас 0-1 насны хүүхдүүдийг гэрээр нь найдвартай довлгаа зэлгээ хийхгүй гэр бүлийн харилцаанд сэв суулгахгүй тийм хүмүүсийг бид нар гэрээр нь очиж бэлтгэж өгч зан харцаа хөдөлмөрийн харилцаанд нь сургаад энэ гэрээр нь хүүхэд гардаг хүмүүсийг бэлдэж өгдөг. Тэгээ жилд бол нэг 600-аас 700 хүн энэ ажилд зуучлагдж байгаа. Өнөөдөр Монголд бол залуу гэр бүлүүд ялангуяа 0-1 насны хүүхэдтэй 10,000 айл энэ гэр бүлийн гэр дотроо гэрийн туслах ажилтан хүүхэд гардаг туслах ажилтан авсан байгаа. Тэгээ энд бол ер нь бол бид нар бэлдээгүү 2006 оноос өмнө бол бид нар өөрсдөө бэлддэггүй танил талаараа найз нөхдөр авдаг байсан. Тэр үед бол маш их Филиппин үйлчлэгч нар ирдэг. Тэгээ Филиппин үйлчлэгч нар хурж ирэхдээ $500-700 тэгсэн хэрнээ гэрүүлд маш их одоо зөрчлүүд бас гарч ирсэн. Хулгай хийх, тууштай ажиллахгүй байх, өвчнөд байх, хөдөө тосгоны Филиппин тоос сорогч одоо наад захын цахилгаан хэрэгсэл мэдэхгүй байх юм асуудал гарч ирсэн.
Тийм учраас энэ асуудлыг бид нар дүнэлтийг яагаад Монгол хүмүүстэй хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж яагаад зөвхөн гадаадын хүмүүсийг цалинжуулаад байгаа гэдэг ийм асуудал гарч ирээд бид бэлдэж гисэн. Ингээд манайхаар бол нэг 3000 гаруй хүн ажлын байртай болсон байгаа. Ихтэй сургууль төгссөн. Энийгээ бид нар гэр бүлийн их сургууль гэж ярьж байгаа. Ирээдүйд чи ээж болно, ирээдүйд чи эхнэр болно. Гэхдээ чи гэрийн ажлаа хийдэг байх хэрэгтэй. Нөхөртөө голөгдохгүй хүүхдээ сайн асардаг байх хэрэгтэй. Хоолоо сайн хийдэг байх хэрэгтэй. Тэгээ одоогийн бүсгүйчүүдэд энэ асуудал асар их дутагдаж байгаа. Тийм учраас нөхөртөө хоол хийж өгч чаддаггүй учраас гэрийн үйлчлэгч авдаг. Тэгээ тэрийг нуухын тулд угаанд бол тэр айлын эхнэр өөрөө хоолоо хийх хэрэгтэй байдаг. Өөрөө гэрээ цэвэрлэх хэрэгтэй, өөрөө хүүхдээ бүгэлдэх хэрэгтэй. Гэвч хүүхдээ хүний өөр хүүхэд хайрлаж чаддаг хүнтэй унтуулад гэртээ байрлуулад хүүхдээ өсгүүлж байгаа хүмүүс маш их байгаа. Тэгээ энэс чинь болоод хүүхэд эцэг ихтэй хүүтэн хүндээ харьцаа бас үүсэж байгаа. Бас нэг шинэ юм асуудал гарч ирж байгаа. Гэрийн үйлчлэгч гарч ирэхийн сайн тал гэж байна, муу тал гэж байдаг. Эх орны залуу цаана явна нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хорин ба намрын сайн өдрүүд гэсэн сэдвээр залуу гэр бүлүүдтэй, Монгол гэр бүлүүдтэй зориулсан бэлтгэлээ. Тэгээд та бүхэн манай нэвтрүүлгээс ер нь гэр бүл зориулсан гэр бүлийг бат найдвартай сайхан гэр бүлийг зохицлооход юу хэрэгтэй байдаг талаар олон хэрэгтэй мэдээллүүдийг, хэрэгтэй зөвлөгөөнүүдийг олж сонссон байхаа гэж бодож байна. Тэгээд Монгол гэр бүлүүд одоо яг миний хажууд байгаа энэ хормын ордны үүдэн байдаг энэ сайхан хөшөө шиг тийм ээ бат найдвартай сайхан гэр бүлийг зохицлон босгож, бие биенийгээ ойлголцож, нэг нэгнийхээ үгэнд хүлээцтэй хандаж олон сайхан гэр бүлүүд Монголд маань бий болоосай. Мөн олон Монголын өрс маш олон болтугай болоосай гэж залуучны нэвтрүүлэг маань хүсэж байна. Тэгээд залуучийн нэвтрүүлгээр Монгол залуучууд та бүхэн зориулсан та бүхний мэдлэгт хэрэг болох уус, та бүхний амьдралд хэрэг болох уус байнгын хэрэгтэй ашигтай мэдээлэл зөвлөгөө мөн залуучууд тулгамдсан асуудлыг хөндөж залуучуудын асуудлыг багч гисэн өөрсдөө хэмжээгээр шийдэхийн төлөө манай нэвтрүүлгийг зорж ажилладаг. Санал хүсэлтээ энэ доор харагдаж байгаа мэйл хаяг болон шуудангийн хаягаар байн илгээж нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ байн уламжилж санал шүүмжлээ илгээж байгаарай. Таны санал шүүмжил биднэрт хамгийн их үнэтэй байх болно. Ингээд эх орны залуустай хамт байсан та бүхэндээ баярлалаа. 5 гариг бүрийн 21 цаг 20 минутаас байн уулзжээ. Дараа дугаар хүртэл түр баярлалаа.